7-оос 7 төрлийн за 16 багжуулах шаардлагатай байдлаар тэр ажиллагааг бол зохион байгуулсан. Тэгээд тэр ажиллагааны явцад бол маркшетийн хэмжилт бол явцын одоо хэмжилтийг хийсэн ажил чиглэл алдахгүй гэдэг. Тэгээд чиглэлээ бол алдаагүй. Яг тэрэн дээр нь тохируулга хийгээд явсан. За тэгээд хөрсний нөхцөл байдлын хувьд бол тэр шаварлаг байсан болохоор 2-3 цагийн дотор маш хурдан хатжсэн унаас дээрээс унах аврагчийн одоо хөл гарыг бэртээх ийм эрсдэл дагуулж исэн. Тэгээ ер нь бол өөрсдийнхөө хүч боломжоор ингээ ажиллах. Хэрвээ одоо томоохон хэмжээний хонгол зэрэгцээд одоо зэрэг малтлага явуулсан бол бид бас одоо хуваараа одоо ийм одоо төрлийн үйл ажиллагаа явуулдаг энэ ашигт малтан тохиолдогчдыг бол дайшиж ажиллах бүрэн боломжтой. Энэ дээр бол асуудал баг. Эхний хэдэн цагт нөгөө тайд ашигладаг тэр могоон өдгөө камер гэдэг байна шүү дээ. Үгээр үсгэд хүүхд бол амьсгаад амьд байсан гэдэг үү? За яг амьд байна гэдгийг л тогтоох боломжгүй. Зүгээр амьсгал төдий мэдрээд гэсэн. Тухайн үед бол одоо ингээд ер нь бол бугуулдах юм оролдлого хийсэн. Зүүн гар нь одоо дээшээ барилтаа, баруун гар нь одоо толгой мөртөө нийлээд дээр нь ингээд олон жил ингээд тэр цооног одоо эзэнгүү тийм ээ ингээд байсан болохоор доор нь нэгтэр шаад үндсэндээ одоо 31 м хүртэл уул одоо бий болцсон байсан. Энэ мэдээлэл бидэнд байгаагүй. Анхнаасаа бол 40-50 м-ийн гүнтэй ийм цооногт 30 м осолцсон гэдэг л ийм мэдээлэл. Тэгээд могоон камераар хэмлэхэд 30 орчим метр байсан. За хүүхдийн одоо амьсгалыг ингээд чанахад тийм амьсгал төдий юм мэдрэмж одоо төрсөн. Ямар хөдөлгөөн бол байхгүй. Тэгээд доошоогоо одоо дуут станц за бүх одоо авиа хэрэгсэл гарах одоо станцаар хүүхдтэй бол юу гэдгийг одоо ярих одоо ийм арга хэмжээ авсан. Ямар нэгэн хариу үйлдэл үзүүлээгүй. Дээр нь одоо тэр биеийн температурыг одоо алдагдуулахгүй байх, хүчил дөргөчийн хангамжийг байнга доктортой байлгах чиглэлээр холбогдох арга хэмжээг авсан. Тэгээд бүхэл биеэр нь ороогоод бугуулдаж татах оролдлого хийх гэсэн боловч тэр мөрөгцөхдөө тэгээ шавар нь одоо толгой дээр нь наалтцсан. Тэр одоо манай одоо бугуулдах тороос бол орох ямар ч боломжгүй байсан. Үнэндээ одоо маш нарийн 25 см-ийн ийм одоо нарийн цооног байсан. Тэгээд тэр хөрш гадаад улс оронд одоо яг ингээд энэ аврах ажиллагаанд худгасч гэдэг юм уу те бетоноос өөртэй ингээд ийм өргөн юутанд бол өргөч одоо механизмыг ашиглаж үзэх юм бол байгаа. Тэгээд тухайн нөхцөл байдалд хамгийн боломжтой одоо арга хэмжээг авч ингээд бүхэл одоо хүчээ дайчилж тэр одоо хүүхдийг аль болохоор л нэг амьд авчий гэсэн ийм одоо сэтгэл эрмэлзлээр манай албаа хаагчд одоо үргэг үздэг гэдэг. Ер нь таныг онцгой байдлын байгууллага өдөрч яг энэ хугацаанд ер нь тоног төхөөрөмжийн хангалт ер нь хэр хийсэн бэ тий. Одоо энэ сүүлд гарсан үйл явдлуудаас болоод газрын гүнээс сайх тоног төхөөрөмж үнд 20-оос дээш давхарт гарсан галыг унтраах сундаг шаттай машин зэрэг байхгүй юм ч гэдэг ийм шүүмжлүүд гарч таны энэ ажиллаж байгаа хугацаанд ер нь хангалтыг хэр хийсэн бэ? За ер нь бол одоо Монгол улсын төр засгаас улсын их хурл засгийн газраас онцгой байдлын байгууллагын техник тоног төхөөрөмжийг чадваржуулах бэхжүүлэх тал дээр их анхаарал тавьж ирсэн. Ялангуяа одоо ковид цар тахлаас хойш сүүлийн одоо 4 жилийн хугацаанд цэвэр одоо зүгээр улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 110 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт энэ одоо аврагчдын одоо хүн нэг бүрийн одоо хамгаалах хувьд сэргэлэл техник тоног төхөөрөмжөнд зарцуулсан. Тэгээ ер нь бол бидний судалгаагаар онцгой байдлын албад нийтдээ одоо 1.2 их 80 төгрөгийн одоо хэрэгцээ шаардлага бий. Тэгээ энэ хүрээнд мэдээж одоо улсын төсвөөс бүх асуудлыг шийдэх боломжгүй. Монгол улсын бас эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотой учраас гадаад улсын буцалтгүй зээл тусламж за хөнгөлөлтөө бол нэн хөнгөлөлтөө зээлийн шугамар бол хэд хэдэн төсөл хөтөлбөрийг бол амжилттай хэрэгжүүлсэн. Тухайлбал одоо Беларусь, Польш улсын засгийн газар хоорондын одоо хөнгөлөлтөө зээл за Франц улсын засгийн газар хоорондын одоо хөнгөлөлтөө зээлийн шугамар одоо 42 ширхэг одоо гал унтраах зориултын автомашин 71 ширхгийн аврах ажиллагааны одоо автомашин гэдэг 100 гаруй автомашиныг одоо нийлүүлж одоо аймаг орон нутгийн одоо онцгой байдлын байгууллагад ард иргэдийн аюулгүй байдалд одоо зүтгэж байна. Дээр нь бол агаараас 90 хаах аврах нэгжийг Францын одоо төслийн хүрээнд бид нар одоо байгуулад эхний үе шатыг одоо амжилттай хэрэгжүүлсэн. Энд 43 сая еврогийн төсөл хэрэгжсэн. Энэ зөвхөн одоо 3 нислэг тэрэгнээс гадна сургалтын зориулалтад одоо кабрын нислэг тэрэг, тэгээ ангаар дэд бүтц. Тэгээ Монгол улсын одоо залуучуудыг нисгэж инженер техник ажилтнуудыг сургаж бэлдэж энэ төсөл одоо амжилттай хэрэгжиж байгаа. Төсөл хэрэгжснээс хойш
нийт одоо 260 гаруй одоо иргэн тэр дундаа 61 хүүхдийг бид нар одоо аваар осолд өртсөн байхад нь аварч дараагийн шатны эмнэлгийн байгууллагад шилжүүлсэн. Энэ бол одоо төслийн бос бодит үр дүн. Ингээд ярих юм бол одоо сүүлийн 4 жилийн хугацаанд онцгой байдлын байгууллагын техник тоног төхөөрөмжийн хангалт дээр нь одоо аврах ажиллагааны тусгай зорилтын ховц сэргэл багаж хэрэгслийн хангалт 38%-аас үндсэндээ 58% хүрсэн. Ер нь бол одоо нийт хангамжийн дунджаар нь авч үзэх юм бол 63.3% буюу одоо онцгой байдлын алба байгуулагдаад 22 жилийн хугацаанд хамгийн дээд түвшинтэй хүрч байгаа 60%. Тэгвэл бол бид нар цаана бас хэрэгцээ шаардлага байна. 40 гаруй хувийн бас дутагдал байгаа. Тэгээ энэ дээр бол одоо бид бас төсөл хөтөлбөр одоо хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Гамшигын сөрөн төсвөрлөх чадвах гээд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 100 сая долларын төслийг засгийн газрын их хурлаар өнгөрсөн жил оруулж батлуулсан. Одоо төслийн үндсэндээ баримт бичгийг боловсруулж байна. Энэ одоо төсөл 2026-аас 2031 онд одоо хэрэгжинэ. Энэ 5 жилийн хугацаанд хэрэгжүүл өнөөдөр техник тоног төхөөрөмжийн хангалт 80% хүрэх ийм тооцоолол бид нар хийсэн. Энд бол гал утрах зориултын автомашин, за аврах ажиллагааны автомашин, хийм, цацраг, биолог, уул уурхах аврах ажиллагааны гэдэг бүх төрлийн одоо машин механизмаас гадна хүн нэгбэрийн тусгай зориултын ховц сэргэл дагалдах одоо эд зүйлүүд нь энд л багтнаа. За тэр одоо 20 давхраас дээш одоо шатгүй гэдэг ч юм уу ийм асуудал яригдж байна тийм. Ер нь бол Францын төслийн хүрээнд манай дээр хамгийн дээд нь 42 метрийн шатны автомашин нийлүүлэгдэж байгаа. Энэ төслийн хүрээнд нийтдээ 18 автомашин нийлүүлэгдэнэ. Энэ төсөл одоо хэрэгжиж байна. Эхний одоо 4 машиныг бид нар хүлээж аваад нийслэл Улаанбаатар хот за аймагуудад одоо хувирсан. Ер нь бол өндөр барилга байгууламж дээр гарч байгаа гал дээр 42 м гэдэг үндсэндээ одоо 14 давхар барилгад л хүрэх юм шат. 14 давхраас одоо аврах ажиллагаа зохион байгуулна. Дэлхийд бол ер нь бол нэг 100 тэгээд дээдл нь одоо 111 ч гэдэг юм уу ийм одоо метрийн өндөртөө. За давхраар нь ярих юм бол 33 давхар хүрэх ийм одоо шатны болон өргөц цамхгууд бол ажилдаг. Тэгээд Улаанбаатар хотын энэ зам харгуй нөхцөл байдал, дэд бүтэц, хот төлөвлөлт, тэгээ байшин хоорондын зай, нийтийн эзэмшлийн гудамж зам талбай энэ төр нөхцөлтэйгээ уялдуулаад цаашдаа энэ өндөр барилга байгууламжийн одоо өргөх цамхаг бүхий эсвэл одоо энээс дээшээ шатны машин одоо авах тал дээр бид нар судалгаа хийж байгаа. Тэгээ одоо 100 сая долларын төсөл дээр 2 одоо 60-аас 70 метрийн одоо өндөр буюу тийм ээ одоо нэг 20 гаруй метрт 20 гаруй давхарт одоо ажиллагаа явуулах зорилттой одоо автомашиныг 2-ыг одоо авахаар ингээд тавьсан байх жишээ. Ийм ажлууд одоо явагдаж байгаа. Тэгээ нэг үгээр хэлэх юм бол өнгөрсөн 4 жилийн хугацаанд үе үеийн бас шадар сайдууд засгийн газар бас энэ одоо асуудал дээр анхаарч ажиллаж байгаа юм шүү гэдэг үс. Тэгэхээр юм асууж зам руу одоо тэр нөхрөө шүү дээ. Тэр үгэд доошоо уруугаар ч унсан. Уруу хараагүй. Яг дээшээ харсан байдалтай. Тэгтээ одоо гэлжсэн баруун мөрөн буюу одоо толгоо нь ингээд шаварт дарагдчихсан ямар ч хөдөлгөөн одоо орох боломжгүй, татах боломжгүй. Бид нар маш их орлого хийсэн. Тийм нөхцөлд одоо хичнээн цаг хийсгүү. Одоо тийм нүхтэй, тийм байрлал одоо тийм юм. Тэрийг одоо мэдэхгүй. Одоо ингээд хууль хяналтын байгууллага шилжүүлж өгсөн шүүх шинжилгээний байгууллага бол одоо яг тэр одоо ямар хугацаанд одоо амьд байсан гэдгээр бол тогтоож дүгнэлт гаргах байна. Аврах ажиллагааны одоо юу чинь одоо номлолт тий олон удаагийн аврах ажиллагаа хийжсэн. Тэр дээр юу гэж магадлалын хэдэн үг заасан бэ? Ер нь бол гүйхэн буюу одоо 5-аас 7 м хүртэл. Энд бол амьд гарах магадлал маш өндөр байдаг. Тэрнээс доошоогоо бол ер нь бол маш одоо хүндрэлтэй. Ер нь бол амьд гарах тохиолдол маш бага. Одоо 100 тохиолдлын бол үндсэндээ одоо 3-5% ч гэдэг юм уу. Ийм тий одоо 50-аас доош гэдэг юм уу 30-аас доош метрт. Тэгвэл тэр бол тухайн одоо цооны нөхцөл байдлаас шалтгаалж байгаа. Энэ удаа бол энэ хөрслөг. Тэгээ дээр нь одоо хүүхэд одоо орохдоо маш ингэж гулгаж орсон. Тэгээ дээр нь одоо дээрээс нь одоо маш их хэмжээний шороо буух ч юм уу. Тэгээд эргээд тэр нь хаталдаг нуран үүсэх юм одоо эрсдэлтэй. Бусад одоо улс орнуудын ийм нөхцөл байдал дээр бол ийм бетонын цооног эсвэл одоо худагч байд юм уу те ийм одоо нөхцөлтэй байгаа болохоор аврах ажиллагаа зохион байгуулахад бас харьцангуй бас боломжтой харагдаж байна. Тэгээд нөө стандартын дагуу ухыг гэж хичээс юм уу эсвэл тэр нөө хурд одоо хамгийн боломжтой тэр юугаар авах хамгийн боломжтой хугацаа хамгийн цаг хугацааг яаж одоо хэмнэж болохоор бүхэл арга тактик чадлаа одоо боломжоо дайчилж ажилласан тэнд. Өөр бол энэ бол дэлхийд түгээмэл арга.
зэрэгцээ одоо том нүх угаад хүндэн малтлах хийх. Энэ бол одоо хамгийн сонгодог одоо арга. Өөр бол ямар нэгэн хөлбөр байгаагүй. Тухайн үед бол зэрэгцээд одоо өрмийн машин оруулах ч юм уу те том одоо нүх ухаад ийм боломж дээр бид нар бол бас судал зэрэгэлдээ одоо уул уурхайн компаниас өрмийн машин авч ашиглахаар дайжсан боловч харамсалтай нь өрмийн машины одоо тэр одоо цахилгааны самбар гэмтэлтэй хятад ус руу одоо захиал засварлуулахаар явуулсан байсан учраас бид нар арга буюу одоо дараагийн хөлбөр энэ шатлан налуу малтлагыг одоо хийж гэж жоохон болсон байна. Тийм стандартаар ухахтай амьд гаргаж чадна гэж бодож байна. Амьд гаргаж чадна л гэж итгэж найдаж ажилласан. Хоногт хөрөмжтэй хамгийн дагаа зүйлсэж одоо зам мэдээж ойгэрийн түүний гаралтны мэддэг тийм ээ. Энэ үед одоо агаараас гал унтраах мистик тэр дорон байхгүй гэдэг шүүмжлэлт агуулдаг шүү дээ. Байсан ч одоо сайд дарганаар унаа явуулдаг тийм шүүмжлэлт гардаг. Одоо ер нь ойгэрийн түүнийг агаараас унтраах тийм бэлэн байдал томдох хөрөмж хангалт хэрэг байна. За агаараас одоо унтраах зориултын одоо тоногдох хөрөмж хангалт гэж бол байхгүй. Манай дээр одоо Францын төслийн хүрээнд нийлүүлэгдсэн 3 нислэг тэргэнд за нэг 800-аас 900 литрийн багтаамжтай усны